Çok heyecanla çok özleniyorsun. Аюуш бурхнаа гэртээ заллаа. Тэгээд аюуш бурхан бол насны бурхан. Тэгэхээр насны одоо бурхан Деважингийн оронд Авид бурхан заларч яадаг. Авид бурханы хувилгаан дүрээр бол одоо аюуш бурхан ингээд хүмүүний оронд насын одоо урцах ийм одоо үүдийг бүтээж суугаа гэж хэлдэг. Тийм болохоор бол төвдөр бол цэвэр мэд бурхан гэж байгаа. Монголоор орчуулах юм бол цагалшгүй нас бурхан гэж. Тэгээд Амьд аюус гэсэн санскрит одоо энэ хэл нь бид нар аюуш бурхан гэдэг ингээд хэлээ заашсан ийм бурхан. За тэгээд аюуш бурхан бол одоо хүний насын уртсавдаг насны тэр одоо цагалшгүй аз жаргалыг бэлэгдэх халбар баасан тийм мод. Тэгээд одоо ингээд тэр насны ашаан доторх бомб дотроос тийм мод гарч байгаа. Тэр бомбыг ингээд тэгш явуулсан мотор дээр ингээд барьсан улаан өнгийн одоо дүртэй амирлонгоо одоо энэ дүртэй бурхан. Тэгээд одоо сайхан гэрэл цацарсан юм одоо өнгө тууцыг өмссөн, очир завилгаагаар оршсон. Тэгээд саран дэвсгэр дээр ингээд оршиж байл ийм бурхан гэж ингэж одоо ном гарч байгаа. Тийм болохоор одоо та хоёр бурхнаа одоо бяцлагнаа гэсэн үг нэгсэн. Тэгэхээр юу гэж бодож байгаа вэ? Бурхны хувийнхаа дүрхийг харж байна. За нөгөө тал дээр бол насыг одоо бэлэгдэж болох юм аа. Ав жаргалыг бэлэгдэх тэр сайхан галбар басан модыг дотроос нь гарч байгаа насны аршаантай юм бомбыг барьсан. Хүний насан годхыг одоо хариуж өгдөг ийм бурхан одоо гэр оронд залгалаа. Гол нь бол одоо ямар ч тэгэхээр хүний нас, эрүүл мэнд гэдэг хамгийн чухал зүйл. Тийм учраас хүн бол эрүүл мэнд байх юм бол одоо бусад олон зүйлийг эрдэм мэдлэг, эд даваар, найз нөхөд олон зүйл бол тэний дараагаар нэгдэг зүйл. Тэгэхээр энэ дөрвөн хүн бол одоо амь нас бат буу байх, эрүүл байх гэсэн утгатай шүү дээ. Тэгэхээр энэ бурхан ийм одоо учир утгатаа гэж бодож бяцлах хэрэгтэй. За тэгээд би энэ бурханы тарины лүнгийн үгээ лүн гэдэг бол тэр тариныг унших эрх нь гэсэн үг. За ингээд тусны хэмс гарч маань одоо бас дэсэдэр гомрлоод нэг бүхэндээ энэ сайхан зөвлөшгүй наст сайхан аюуш бурхныг минь ингээд залж байгаа их баяртай ингээд бас энэ сайхан баярт мичээ хуваалцсан тул бас ингээд найз одоо манай монголчууд ялганы тэр гүн дэлгэр цагт манай бүддист community манай доллар болон одоо бас найз нөхдөдөө ингээд өрсөн байгаа. Ингээд та хүмүүс одоо бас ингээд хамтдаа бидэнтэй сайхан мөчийг уулзах хүсэж байна. Манай дэши хавьд одоо 108-ын насны аюуш бурхан залъя гэдэг тэр бол их сайхан бэлэгдээ бэрхтээ санагдаж байгаа. Хоол байгаа бид нар одоо бид нар үндэ болоод өдрөөлгөн ажил гэж сургууль хүүхдгээд яваад идэг. Одоо бурхны номондоо яг энэ бурхны гүн ухаан энэ дээр бид нэр анхаарч байна гэвэл бас нэг тийм цаг болов сайн зарцуулж чадахгүй байдаг цаг байдаг. Тэгээд тэгэхээр бол усан жамс гарчсан байна эргээд мориллоо. Тэгээд одоо энд бид нэрт байнга одоо номын дэв сонсч байгаа. Энэ хүн хааны хичээл заах, хажуугаар зан ёс заншил одоо мань мэгзмээ хөгжих гэх ингээд ийм сайхан боломж бид нарт ирж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр одоо эндээ бид нэр өөрсдөө бас энэ сайхан завшаанаа алдахгүй байцгаая гэж би бас хэлмээр байна. Хоёрдугаарт ер нь бол одоо хоол яваа бид нэр ингээд одоо бид нар энэ дээр хүн дарма Сүрэ центрийн сайхан боломж өгөөд бид нэр байрлаж байгаа. Ер нь бол бидний хүсч мөрөөж гэх юм бол алстаа нэг монголчууд өөрсдөө нэг бурхны шашны нэг жижиг чигс төвтэй очих гэсэн юм хүсэл байгаа. Тэгэхээр энэ 108 бурхныг одоо хүмүүс аюуш бурхны гэртээ залаа энэ бурханд одоо ирэх
одоо өргөл юм нь одоо манай энэ Вашингтон DC авийн буддист Бурхны шашны төвийн бол бас их үүсвэр суурин болж болох юм даа гэж бас их баярлж бэлгшээж харж байгаа да.